За нэг гол нь хоёр төсөл дээр ярьж байгаа бох. Тэгээд хоолын урдны зам дээр бас их зүйл ярмааргүй байна. Ягаад гэвэл одоо хуулийн нэлтийн байгууллагаар шалгагдаа явж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол өсвөх төртөг өндөр байгаад байгаа. Хоёрдугаар тэгвэл одоо бичиг баримтын бүрдлээ юм уу тендерт оролцогчийн материалтай холбоотой асуудлууд үүсээд явж байгаа. Тийм учраас ингээд нэг олон зүйл асуулгүй орхичээ. Зүгээр сэлбэд төвтэй холбоотой нэг зүйл 2-3 зүйл асуугаадах юм. Энэ 24 оны намраас эхлээд одоо бараг 11 сараас эхлээд энэ их хурлын ажлын хэсэг нийслэлээр очиж ажилласан. Тэгээ ажиллах хугацаанд энэ сэлбэд төвийн асуудал бас яригдсан. Тухайн үедээ өртөг өндөр байна. Яагаад тийм өртөг өндөр гарч байгаа юм бэ? Газрын үн ороогүй, дэд бүтцийн үн ороогүйгээр тухайн үедээ үнэ бол хэлж чадахгүй байсан. Нэг 3 сая 600-аас дээш гарчих болов гэсэн байдалтайгаар хэлээд исэн. Тэгээд бид нар бас санал болгоод явсан тэндээ. Энэ дэд төв маань өөрөө нэг 119 блок лөө тийм барилгын ажил байгаа. Тэгээд энийг бол одоо ер нь бол Монголын барилгачдаа жижиг багцаар өгж болдгоо юм уу? Яагаад том багц зарлчаад ингээ гадны аж ахуйн нэгжийг дэмжих гээд байгаа юм бэ? Өртөгчөн өндөр байна гэдэг талаар ярьсан. Тэгэхээр энд байгаа бас нэг ирсэн барилга хөгжлийн төвийнхэн байдаг бол энэ төсөвдөр нь яаж одоо хяналт юм уу магадлал хийд юм бэ? Хувийн аж ахуйн нэгжүүд чинь барилга бариад ингээд явдаг бас танахаар мэдээж зураг төсвөнд ингээд батлагдаад явдаг байх. Тэгэхээр энэтэйгээ нийцж байгаа мó тэр улсууд чинь яаж одоо зээлээ төлөөд гэдэг юм уу барилга газрынхаа үнийг төлчөөд одоо борлуулах хүн 3 сая 500 байгаад идэм бэ. Тэгэхээр төсөвт өртгийг ер нь яаж хянд энэ төр гэдэг юм уу нийслэл гэдэг юм уу энэ улсын ажлыг ер нь төсөвт өртгүүдийг яаж хянж явдгийг гэдгийг нэг асуучмаар байна. За хоёрдугаарт нь гэвэл одоо энэ зарим гишүүдтэй бас нэг зөв ойлголт өгөх хэрэгтэй байна. Манай одоо барилгын салбарынхан бол барилга бариад сурцсан шүү дээ. Барилга баригддаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээ өчигдөр одоо сайн зэрэг гişүн манайхан бол барилга барьж чадахгүй л гэж яах шиг үлээ. За барилгын хөгжлийн төв инх хөргөлийн инженер. За Батуулд гишүүний асуултанд хариулъя. За барилгын хөгжлийн төв бол 2018 оны засгийн газрын 51 дэх тогтоолоор төрийн захиргааны 10 чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. За энэ дотор бол улсын төсвийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний захиалагчийн хяналтыг хийдэг. За мөн магадлалын үйл ажиллагаа багтсан байдаг. За улсын төсвийн хөрөнгө оруулалттай төсөл арга хэмжээний хувьд бол таны хэлсч ажлын зураг болон зураг төсөв бол заавал манайхаар орж магадлуулдаг. За төсвийн магадлалыг бол одоо төсөв үн үрдлийн норм буюу төсөв зохиох дүрм бүгд норм дүрм аргачлал жишг үнэтэй үүний дагуу бол боловсруулдаг. За хувийн хвшлийн хувьд бол ажлын зургийг бол магадлуулж байгаа. Төсвийг бол хувийн хвшил заавал магадлуулах тийм шаардлага байхгүй. Хүсвэл магадлуулж болно. За барилга хөгжлийн төвийнхэн бас их санаа хариулт. За яг хүсвэл хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө төсвөө хянуулаад байд юм байна. За хүсээд хянуулсан тэр барилгын ажлын төсөвт өртөх нь яг хэд байгаа юм бэ? Тэрийг хэлж өгөөч. Хүсээд одоо хянуулсан аж ахуйн нэгж байдаг байх гэж бодож байна. Гадны хөрөнгө оруулалт аваад юм уу барилга байшин барьж байгаа газрууд бол мэдээж төсөвт өртгийг хянуулаад тэд болох юм байна. Энэгээр бид нар хөрөнгө оруулалтаа авъя. Тэгээд энэ төслөө явуулъя гэдэг ийм үйл ажиллагаа байдаг байх гэж бодож байгаа. Тийм болоод асуугаад байгаа. Тэгэхээр энэ манай энэ улсын төсвөр хийгээд байгаа юм уу эсвэл энэ бондын хөрөнгөөр хийгээд байгаа энэ төсөв төртөгтэй чинь таарад байгаа юм уу болоод байгаа юм уу? Яаж магадлал хийгээд яаж хянаад идэм бэ л гэдэг асуудал байгаа. Ер нь бол тэр нэг одоо яг одоо би бас салбараас холдоод удачаад энэ эстимент тэргээд нэг ганц програмаар бүх төсвөө хийгээл явдаг байсан. Одоо тэр хэвээрэл байгаа байх гэж бодож байна. Тэгээ энэ дэр нэг хариулт авчаад дахиад асууя. За улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнд дэр бол одоо хуулиараа төсвийн тухай хууль, барилгын тухай хуулиараа бол одоо заавал магадлалыг шаардлагатай. Ингэж угсаа улсын төсөвт суудаг. За хувийн аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ажлын зургаа бол магадлуулж байгаа. Төсвөө бол одоо заавал магадлуулах шаардлагагүй гэдэг нь хөрөнгөө одоо өөрсдөө босгож хөрөнгө оруулалт хийдэг учраас хүсвэл төсвөө батлуулж байгаа. Түүнээс биш
аж ахуй нэгж өсөхгүй бол зүгээр ажлын зураг л батлуулж байгаа. Төсөв бол заавал магадлалаар оруулах юм шаардлагагүй байдаг. За таны хэлсэнчлэн төсөв бол одоо систематраар л бодож байгаа. Гэхдээ таны хариултыг ойлгоод байна л та, хүсвэл гэдэг. Тэгэхээр хүсээд хийлгсэн газар байна уу? Хичнээн дөрвөний өртгөр 1 м квадратын гэдэг юм уу? Та нар магадлж өгсөн юм бэ л гэж асуугаад байна. Та хариулахаараа дахиад хүсвэл гэж яриад байгаа юм. Тэ. Хүссэн газар нэг ч байхгүй байгаа юм уу? Эсвэл тэрийг шууд хэлчих хэрэгтэй. Хувийн хвшил бол мэдээж төсвөө магадлалаар оруулж байгаа аж ахуй нэгжүүд байгаа зөндөө байгаа. Ерөнхийдөө яг тухайлсан тэр төсөл гэд хэлвэл болно л доо шүүгээд гаргаад ирчээ. Ерөнхийдөө бол яг өгсөлтийн метр квадратын үн бол нэг 2.45 саятай ингэж магадлагдж байгаа. За ерөнхийдөө манай төрийнхний өөрийн нөгөө би хэлээд идэг нийслэлийн урдлын засаг дарга хичээлсэн сэтгэлгүй байна гэд хэлээд байгаа. Хувийн аж ахуйн нэгжүүд ч өөрсдөө газраа авчаад дээрээс нь дэд бүтцээ татаад банкнаас зээлээ аваад юм уу гадны хөрөнгө оруулалтаа татаад нэг хотхон гэж 4-5 блок байшингаа барьчаад тэгээд борлуулах нь өөрөө одоо өнөөдрийн байдлаар 3,500,000 төгрөг байгаад байгаа. Яагаад энийг нэгтэлж үзэдгүй юм бэ? Улсын хөрөнгөөр ажил хийж ийн гэхээр одоо ямар учиртай тэгээд аль нь орохгүйгээр 3,800,000 төгрөгөөр та нар тийм ээ төсөв төртгийг магадлан хийчихэд болж гинэ гэж сууж идэм бэ. Ийм асуудал байгаад байна. Би бол төсөв төртөгтэй яриад байгаа. Түүнээс энэ сэлбэдэд төвийн ажлыг чинь буруу гэж хэлээгүй. Бид нар утаанаасаа салах ёстой. Байртай байх ёстой. Тэгэхдээ энэ засгийн хөрөнгөөр хийгдээд байгаа ажлууд чинь төсөв төртгөн замбраагүй өндөр байгаад байна. Энийгээ болооч. Та нар дундаас нь хулгай хийгээд байна шүү дээ. Энийг одоо төрийн байгууллагын ч гэсэндээ нэг би одоо харьцуулсан судалгаа гэж нэг юм нэхэд идэв. Хаана тийм байгаад байна? Хиний ямар барилгатай харьцуулчаад тийм гараад байна. Одоо мэдээж одоо арай л алтаар бариаггүй үлгүй. За тэгээд зүгээр яг энэ хоёр төсөлтөйгөө холбоотой нэг зүйл хэлчихэд энэ нийслэлтэр бас нэг зүйлийг хэлчмээр санагдаад байгаа. Юу гэхээр бид нар 20 минутын хот гэдэг төсөл явуулна гэд одоо тэр замын төгжрлөө багасгах хэрэгтэй, бид нар дэд хотуудыг ингээ хөгжүүлэх хэрэгтэй гэж яриад идэг. За энэ хүрээнд одоо сэлбэдэд төвөөс эхлүүлээд одоо цаашаа барилга барихгүй л гэж байгаа. Гэхдээ энэ тэнд газар чөлөөлөлтүүд хийгдээд явах хэрэгтэй байх. За ингээ явж идэл дахиад туулын хурдны зам гээд урдуура одоо эн чинь төгжрэлтэй байж тээ гэж яриад байгаа. Тэгэхээр энэ хоёр чинь бас логикийн таарад байгаа юм уу таарахгүй юм уу? Бид нар 20 минутын хотолгочих юм бол туул дээр зам барих хэрэг байгаа юм уу? Ойрхон 20 минут дотор ингээд блоктай амьдарч байгаа улсууд заавалчгүй туултайг өрд тавих гээд тэг нэг 15 км тавих гээд хэрэг шаардлага байгаа мүү гэдэг асуудал үүсээд байна. Тэгээ яг нэгдсэн бодлого нь нийслэлийн чинь нэгдсэн бодлого нь яг хаашаагаа яваад байна. 20 минут руугаа яваад байгаа мó эсвэл одоо энэ төгжрлээ туулынхаа замаар шийдчихэд энэгээрээ бай гэж бодоод байгаа юм. Ийм асуудлууд л байгаад байгаа юм л да. Тэгээд ойлгохтой хэлэхгүй л байна л та. Яаж бодоод одоо 3,500-аар одоо түрүү жил 3 сая байсан шүү дээ. Бидний засагч өөрөө ийм бодлого явуулаад одоо сэлбэдэд төвч өртгөн өөрөө 3,800 бид нар зарах хүн бараг 4,200 4 сая 300 болох байхаа гэснээс хойш үнэ нэмээд 3,500,000 болгочод байгаа байхгүй метр квадратын зарж. Өртөг асуугаад байна шүү дээ. Сэлбэдэд төв маань одоо метр квадрат нь 4.8 сая төгрөг юм уу? 3.7 сая төгрөг юм уу? Өртгөн зарах хүн нь одоо хэдээр болсон бэ? Би нэг нэмээд тодорхойлуулчих. Баатар төслийн удирдагч одоо орж ирэх болсон. Ажлаа юмэр энэ чинь хүмүүс өөрөөс нь асуугаад идэг. Гишүүнтэй уулзч гэнэ гэж яваад идэг. Гишүүнтэй уулзах ажлаа дараа нэгэд мессеж хийдэг өөр. Сэлбэдэд 20 минут хот корпорацийн гүйцэтгэх захирал Баатар байна. За төслийн тэзүүгийн хүрээнд 12,000 айл орон сууц баригдана гэдэг ийм төлөлттэй. За үүнээс 8,575 айлын төр өөрөө менежментээр барина. За 3,500 орчмын хувийн хвшлээ нэг хөрөнгө оруулалтаар барина гэсэн ийм төлөвлөгөөтэй.
За нийт одооны төлөвлөгдөж байгаа орон сууцны ачаал маань 34 мегаватт дулааны ачаалтай. За одоо бидний ажиллаж байгаа Сэлбэдэд станцаас бид 21 мегаваттыг авна. За 10 сард орох Дамжаржаа станц 63 мегаваттын хүчин чадалтай ашиглалтанд орж байгаа. 45% нь Сэлбэдэд төвлөө оруулахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр орон сууц болон нийгмийн дэд бүтэц 3 сургууль 5 цэцэрлэг болон бусад дулааны ачаал хангалттай хүрэх эрхний ээлжинд байна. За Сэлб хот зөвхөн санхүүгийн үр өгөөжхөөс илүүтэйгээр нийгмийн эдийн засгийн өгөөж өндөр төсөл гэж гарч байгаа. Нийгмийн эдийн засгийн өгөөж алдагдсан боломжийг өртөг, төвжирэл агаарын бохирдол, байгаль орчин, за хөрсний бохирдлоос болох эрүүл мэнд гээд ингээд үзэхээр бидний тооцоололоор эдийн засгийн өгөөж нь бол жилийнх нь өгөөж нь 15-аас дээш гарч байгаа. Энэ олон улсын хувьд бол сайн гэж дүгнэж байгаа. За санхүүгийн загварчлалын хувьд бол зөвхөн бид нар яг орон сууцаа тойрж ажиллаад байна. Тэгээд түрүүн бас Батболд гишүүн бас асуусан байсан өртгийн талаар, за мөн борлуулалтын үнэлгээний талаар, өртгөө нөхөх талаар би бас тайлбар хэлье. За нийт магадлагдсан төсвөр төслийн менежмент хэрэгжүүлж байгаа багийн хувьд бол санхүүгийн ашиг гэхээс илүү нийгмийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. За санхүүгийн өгөөжийг хэн хүртэж байна вэ гэвэл эндээс төслийг гүйцэтгэж байгаа барилгын компаниуд хүртэж байгаа. Төсөв дүртэг дээр ногдж байгаа төсвийн нормороо бол 180 орчим тэрбум төгрөгийн ашиг нь барилгын салбарт өөртөө үлдэж байгаа. Тэрнээс биш төсөл хэрэгжүүлж байгаа төслийн багт болон үлдэхгүй. За мөн метр квадратын үнэлгээгээ бид нар мэдээж өртөг дээр суурьж гаргаж байгаа. Мөн зах зээлийн дундаж үнэлгээ, өрсөлдөх чадвар, за мөн бусад барилгын компаниудын бас бизнесийн орчинг бас хязгаарлахгүй төвшөнд үзэж байгаа. Тэгээд борлуулалтын орлогыг бид нар 2.4 их найдаар, нийт хөрөнгө оруулалтын зарлыг 2.2 их найдаар төлөвлөсөн. Бондын эргэн төлөлтөд бол ямар нэг эрсдэл учруулахгүйгээр бид нар ажиллаж байгаа. За төслийн борлуулалтын орлогоороо бондын хамгаалалт төлөх бүрэн болцоотой байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт мөн дутагдж байгаа хөрөнгө оруулалтаа бид нар нөхөж байгаа борлуулалтын орлогоор. Тийм учраас бол эрсдэлгүй гэж би хэлмээр байна. За яг одоогийн байдлаар 2000 гаруй ажиллах хүч төслийн талбай дээр ажиллаж байгаа. За үүн дээр бид нар нэмж тодтогч хэлэхэд гадны хөрөнгө оруулалттай компани гэрээн дээр маш хатуу заалт оруулсан. Хуулиндаа 20% хүртэл туслан гүйцэтгэж авч болно гэж байдал бид нар 40% хүртлээр тавьж өгсөн. Яг өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэлийн нийт 80-аас дээш хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд, бэлтгэн нийлүүлэгч нар ажиллаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 2100 орчим хүн ажиллаж байна.